Сайн байцгаана уу? Өмнөх хичээлээрээ бид гадаад үе тэмдэглэх галлиг үсгийг үзсэн. Энэ удаагийн хичээлээрээ галлиг үсгээ үргэлжлүүлэн үзье. За, өнөөдрийн хичээлээрээ к, за, ца гэсэн 3 гэгүүлэгчийг үзнэ. За, к гэгүүлэгчийг бичье. За, эхлээд дээрээсээ доошоо хөндлөн босоо зураас зуурна. За, үүнийх урдаас хоошоогоо хөндлөн нуман зурлаг гаргаад нуруундаа нийлүүлнэ. За, энэ бол үгийн ихэнд орох к үсэг. Үгийн дунд орох к үсгийг бичихтэй. За, мөн адил босоо зураасаа зураад нуман зурлагаа зурж нуруундаа нийлүүлнэ. За, энэ бол үгийн дунд орох к. За, үгийн хадагт орох к үсгийг бичихтэй. Босоо зураасаа зураад түүний дагуу хөндлөн нуман зураасаа гаргаад орхицыг нийлүүлэн бичнэ. За, үгийн хадагт орох к үсэг болно. За, к гэгүүлэгч нь ихшгээр амилж эдгээр үеүүдийг бүтээн. За, тэгэхээр к үеийг бичиж, үгийн ихэнд орох к үеийг бичихтэй. За, к гэгүүлэгчээ бичээд түүний араас а ихшгээ залгана. Үгийн дунд орох к. За, үгийн хадагт орох к. За, к үе. Үгийн ихэнд орох к. Үгийн дунд орох к. Үгийн хадагт орох к. За, к үе. Үгийн ихэнд орох к. Үгийн дунд орох к. Үгийн хадагт орох к. За, к үе. Үгийн ихэнд орох к үе. Үүнийг бичихтэй бол үндсэн зурлаг номын хүрээн дотор о гişгээ багтаана. Үгийн дунд орох к. Үгийн хадагт орох к. Номын хүрээнд дотроо гэлцээ багтааж бичнэ. За, ку үеийг бичиж, үгийн ихэнд орох ку. К гэгүүлэгчийн араас у гişгээ багтааж бичнэ. За, үгийн дунд орох ку. Үгийн хадагт орох ку. За, дараагийн галлиг үсэг бол за үсэг. За, үгийн ихэнд орох за үсгийг бичихтэй. Монгол үгийг тэмдэглэх ца ча гэгүүлэгчийн зурлагтай төстэй зурлагаар бичдэг. Тэгэхээр нуруу гаргаад түүний өмнө хурц өнцгтэй сэрээ зурлаг гаргаад, за, түүнийхээ хурц өнцгийн өмнө сэртгэр тавьж тэмдэглэснээр үгийн ихэнд орох за үсэг болно. Үгийн дунд орох за үсэг нь нуруу шумын өмнө, за, тус зурлагаа зурснаар үгийн дунд орох за гэгүүлэгч болно. Үгийн хадагт орох за үсгийг бичихтэй. Зурлагаа зураад түүний дор бол одой сүлээр төгсгөнө. За, за гэгүүлэгч нь ихшгээр амилж эдгээр үеүүдийг бүтээн. За, үгийн ихэнд орох за үе. За, үгийн дунд орох за. Үгийн хадагт орох за. Зэ үе. Үгийн ихэнд орох зэ. Үгийн дунд орох зэ. Үгийн хадагт орох зэ үе. Зэ үе. Үгийн ихэнд орох зэ. Үгийн дунд орох зэ. Үгийн хадагт орох зэ. За, зоо үе. Үгийн ихэнд орох зоо. Үгийн дунд орох зоо. Үгийн хадагт орох зоо. За, зүү үеийг бичиж, үгийн ихэнд орох зүү. Үгийн дунд орох зүү. Үгийн хадагт орох зүү. За, энэ гэгүүлэгчийг бол Зимбаб, Зевс зэрэг гадаад үеийг тэмдэглэхэд хэрэглэнэ. За, дараагийн галлиг үсэг бол ца гэгүүлэгч байна. За, үгийн ихэнд орох ца гэгүүлэгчийг бичихтэй эхлээд нуруу гаргаад, за, түүний өмнө үзэг салгаж хурц өнцгтэй сэрээ эвэр гаргахдаа өнцгийг нь синжтэй өвчнэ. За, энэ бол үгийн ихэнд орох ца. Үгийн дунд орох ца гэгүүлэгчийг бичихтэй
мөн тус сурлагаараа бичнэ. За үгийн ад доторх цаагийн үлэгчийг одоо сүүлээр төгсгөнө. За цаагийн үлэгч нь гişгээр амилж эдгээр үеүүдийг бүтээн. За үгийнхэнд орох цаа, үгийн дунд орох цаа, үгийн адагт орох цаа үе. Цээ үе, үгийнхэнд орох цээ, үгийн дунд орох цээ, үгийн адагт орох цээ. Ци үе, үгийнхэнд орох ци, үгийн дунд орох ци, үгийн адагт орох ци. За цоо үе, үгийнхэнд орох цоо, үгийн дунд орох цоо, үгийн адагт орох цоо. Цуу цүү үе, үгийнхэнд орох цуу цүү, үгийн дунд орох цуу цүү, үгийн адагт орох цуу цүү. За энэ удаагийн хичээлээрээ к, за, цаа гэсэн 3 гэгүүлэгчийг үзлээ. Эдгээр гэгүүлэгч үсгээ оролцуулсан үгийн жишээ бичиж. За үгийнхэнд орох к гэгүүлэгч түүний араас и их шиг, на гэгүүлэгч о их шигээ залгалаа. За энэ бол кино гэдэг үг. Монгол бичгээр ийхүү бичнэ. За дахин нэг үг бичиж. За үгийнхэнд орох а их шиг, ма гэгүүлэгч е, ри, к. За энэ бол Америка буюу Америк гэсэн улсын нэрийг ийхүү бичнэ. За дахин нэг үг бичиж. За эхэлж үндсэн зурлаад сураад нэмэлт тэмдэг тавина. За энэ бол зандан гэдэг үгийг монгол бичгээр ийхүү бичнэ. За цирк гэдэг үгийг цирку гэж бичнэ. За мөн үгийнхэнд орох ва гэгүүлэгч түүний араас а их шиг, к гэгүүлэгч түүний араас ца гэгүүлэгч түүний араас и, на гэгүүлэгч бичлээ. За энэ вакцин гэдэг үгийг монгол бичгээр ийхүү бичнэ. За өнөөдрийн үтсэн үсгээ хуулж бичээд сайтар нүүдэлж тогтоогоорой. Энэ удаагийн хичээл үгээр дуусчээ. Дараагийн хичээлээрээ дахин уулзлаа. Баяртай.